хизээ ер нь нэг талхны үйлдвэрт, нарийн боовны үйлдвэрт Монгол улсын ерөнхийлөгч очиж байсан юм бэ. Бид нар намар ингээд 8 сард ер нь цонх угаадаг байхгүй юу? Заримдаа бүр хизээ яриг болох нь мэдэхгүй сурна. Гэтэл хэрэггүй сурна гэж байдгүй юм байлээ. Ер нь бол жоохон тэнэг зоригтойдоо эхэлсэн гэх юм уу? Юу гэх юм те? Нэг орчоор гарч чадахгүй. Нэг эхэлсэн тийм үү? Жоохон халуухан юм болж исэн шүү дээ те. Өстө залууч ээж. Би одоо ингээд альман сар компани талх нарийн боов хийдэм юм чи одоо намайг манайхан дээдэн штэ. Айгу гоё кек хийдгүү, гоё талх хийдгүү гэдэг. Хүнсний хувьсгал, цагаан алт, тэрбум мод. Энэ болгонд бол маш их том өнгөнүүд тавигдчихна. Тэргээрээ баг хохин болж байгаа юм шиг тий. Зарим өдөр таач мэдэн ш бид нар шантардаг штэ тий. Болмоор санагддаг үсттэй ёо. Та ажлын гурилдах юм бол амьдрал таны гурилдсан шүү л гэж би бас хэлдэг заримдаа. Хэвийн боо бол өөрөө зүгээр л ийм нэг гурилыг тостой ингэж байгаа юм биш аахгүй. Тэр чинь маш том юм бүтээл ахгүй юу. Одоо нэг гурилаа ингээд нухдаг байсан. Тэгэхээр хаалга битээ онголзуулаад битээ хил ам хийгээд гурил ингээд яачин хөлсчин ингээд төлөрсөн. Тэгэл тэр яг одоо үйлдвэр дээр чинь тэгдэж шин. Сэтгэл гээчимт чинь тэр нэг урам, баяр баясгал, зориг золбоо ийм юм зайлшгүй хэрэгтэй байгаа байхгүй. Энэ нэг цаг хугацаанд дунд ингээ харахад бас гэр бүл маш их гээгдсэн байна. Бас одоо гэгэрчиг өвчнөс тэгж хараад чадахгүй юм. Бодит үнэнтэйгээ нүүр тулах шийдвэрээ хурдан гаргах тусмаа л ирээдүйд гарах эрсдлээ бага байдаг. Хамтын хүчээр хөгжлийг бүтээх. Өө тэг хамтын хүчээр хөгжлийг бүтээх нь бол гарцаагүй. За баярлалаа. Танд ойлон таны хамт олон дулам хамжилтыг хүсье. За баярлалаа.